Чи жимсний моднуудаа маш амархан аргаар үржүүлэх боломжтой гэдгийг мэдэж байсан уу? Эдгээр аргуудыг ашиглаад инжир, алим, нимбэг, жүүрж, авокадо, эсвэл анар зэрэг жимсний модоор хашаа талбайга түүггүй дүргэж гайхалтай үр дүнд хүрч уусна. Өнөөдөр би чамд гэртээ хүмүүр хийж чадах, магадгүй өмнө нь хизээж харж байгаагүй 3 төрлийн үржүйлийн харгийг зааж өгнө. Хэрвээ чи жимсний моднуудаа хямдхан материал ашиглаад энгийн бугад үр дүнтэй аргаар хэрхэн үржүүлэхийг авахмаар сурахыг хүсвэл үргэлжлүүлээд үзээрэй. Энэ чамайг гайхшруулах болно. Юуны түрүүнд би эрүүл мөчир хайна. Хөгс байх шаардлагагүй, эрдвэл эрүүл, өвчнгөө, бас доош бага зэрэг бөхөлгөж болох мөчир байхад хангалттай. Учир нь хоолой нь газарт түлж байрлах юм. Навчнуудыг навч жижиг мөчирнүүдийг бас авна. Ингээд мөчирны хэсгийг цэвэрхэн шууд саваа шиг болгоно. Тэр хэсгийг хэмжин өчир нь мөчирний хэмжээгээр дараа нь хоолойг хэрч уусна. Мөчирний хэмжээг мэдсэн бол одоо хоолойр орно. Хоолойг мөчирнээс арай уртхан хэрч. Жишээ нь хэрвээ мөчир 1 м урттай бол хоолойг 1 м 20 см-аар хийнэ. Энэ нь одоо хийш гэж бай бүх зүйлсэл тусаар бүрэн дүүрэн нуурж байхын тулд юм. Доод талд нь тагийг нь хийж ПВЦ цавуу түрхэд ус гоожихгүй гэдэгт итгэлтэй болохын тулд хэсэг хугацаанд хатаана. Хоолойг бэлэн болгосныхоо дараа дахин мөчиртээр өчиж зүсэлтээ хийнэ. Энэ зүсэлт маш энгийн. Хоолойд орох хэсгийн дагуу 5-7 мм-ийн өргөнтэй урд нарын зүсэлт хийнэ. Өөр зүйл хэрэггүй. Зөвхөн хутгаар цэвэрхэн нэг удаа зүсгэд хангалттай. Тэр зүсэлтийн дээр баг зэрэг нүнд багласан шанцай тавцаж муугантэр үсгэхээс зэргийлнэ. Одоо хоолойг мөчир дээр гулсуулж зүссэн хэсгийг бүхэлдэн бүрхэн. Бид мөчрийг газарт тулгаж дээрээс нь хоолойд жижиг нөх гаргаад утас шөрөнгүүлж мөчирт бэхэлнэ. Ингэснээр хоолой бат бүх тогтож унахгүй. Дараагийн алхам маш энгийн. Хоолойг усаар дүүргэж ажилсан хэсгийг бүрэн далдлаа хүртэл хийнэ. Дараа нь 2 цайны халбага ус төрөгчийн хэд эсэл нэмнэ. Энэ нь усыг илүү цэвэр байлгах тусна. Эндээс цааш арчилгаа маш амархан болно. 3 эсвэл 4 хоног тутамд усаа сольж, хоолойг оргиж, усыг асгаж, буцааж байрлуулж, шинэ усаар дүүргээд дахин 2 цайны халбага ус төрөгчийн хэд эсэл нэмнэ. Өөр хийх зүйл байхгүй. За ингээд 3 хоног орчин өнгөрчөө. Одоо л энэ бүх үйл явцыг хамгийн сайхан мөч ирж байна. Модны мөчрийг дайраад хоолойг болгоомжтой авч хардаа. Бүх мөчөр бүрэн үндэслэсэн байна. Бид ажилсан хэсэг даяар цагаан, эрүүл, хүчтэй үндэс ургасан байна. Үнэхээр гайхамшигтай сайхан харагдаж байна. Энд энэ аргын нэг том давуу тал гарч ирчээ. Энэ мөчөр ганцхан жимсний мод биш. Одоо бид үүнийг хэсэгчилж, хүссэн тууны жимсний мод гаргаж авч болно. Шинэ жимсний мод бүрд 3-5 см мөчир үлдээх нь хамгийн тохиромжтой. Ингэснээр бид хэсэг бүрд хангалттай үндэс байхыг баталгаажуулж, үржүүлгийн амжилтын ховыг маш их нэмэгдүүлдэг. Одоо нэг зүйлийг төсөөлөд үзтээ. Чи харж байгаа энэ зүйл бол эрдэм нэг мөчирлэн. Хэрвээ чи өөрийн жимсний модны орон мөчир дээр үний хэвэл ямар байхыг төсөөлөд үз. Би энэ зөвхөн санаар нь өгч хэрхэн хийхийг нь зааж байна. Үнээс цааш чи хаа хүрэхээ өөрөө шийгүүл. Осон хүн имжирийн модтой бүх зүйл амархан гэж боддгийг би мэднэ. Тиймээс бид энэ аргыг залуу алимны модон дээр ч бас туршиж үзсэн бөгөөд төг сацилсан. Тэгэхээр энэ систем маш усан төрлийн жимсний модон тохирно. Инжир, алим, нимбэг, жүүрж, авокадо, анар, усан үзэм. Бараг л ямар ч мобонд. Одоо 2 дахь аргыг үзье. Энэ арга чамайг гайхшруулах болно. Учир нь ганц мөчрнөөс хэд мод гаргаж авах боломжтой. Юуны түрүүнд эрүүл урд мөчир сондоо. Бид мөчрийг бага зэрэг цэвэрлээд ажиллах хэсгийг навч жижиг мөчрнүүдийг авнаа. Мөчир бэлэн болмогц бид хаана агарын давхар үүсгэхээс сонгоно. Хэдгээрийн хооронд нь оросцоор 30 см-ийн зайтай байрлуулна. Ингэснээр төс бүр өөрийн гэсэн орон зайтай болж үндэсээ сайн хөгжүүлэх боломжтой. Одоо цонхны зэсвэр тийнэ. Бид бүгд хэлбэрийн давхар үүсгэхдээ адил бүх улцыг авдаггүй. Зөвхөн амьд хэсэг нь ил гарах, тэгш өнцөгт жижиг цонх гаргана. Энэ нь цэвэрхэн хяналттай зүсэл бөгөөд шүүс урсахыг бүрэн таслах буйгаар үндэс үүсэхийг өдөөхөд хангалттай хэмжээних юм. Тэр шарханд баг зэрэг алоэ вера эсвэл шанцай төгчүүлнэ. Эдгээр нь хамгаалж өдөөхөд тусалдаг. Дараа нь савнуудаа биш буй. Бүх зүйлийг энгийн хэмнэлттэй байлгахын тулд бид нэг удаагийн аяга шихнэ.
Эдгээрийг мөчөр дугсахын тулд хажуу талаас нь хутгаар эсвэл хаяачаар зүсэлт хийж онгойлгоно. Мөн доод хэсэгт нь жижиг нүх гаргаж ус гадагшлах боломжтой байдаг. Одоо 5 маяга бэлдсэний дараа бид тэдгээрийг шууд мөчөр дээр шарах даргасан яг тэр хэсэгт байрлуулнаа. Аягийг цонхны зүсэлтэн дээр төвтэй доктортой байрлах үед байрлуулнаа. Тэдгээрийг байрлуулсны дараа зүгээр л тусгаарлагч эскоч эсвэл уяагаар чанга бууж өгнө. Ингэснээр аяга хөдөлгөөнгүй бат бөх болно. Энэ нь чухал учир нь ингэснээр бид хөс хийх үед аяга онгохгүй байхыг баталгаажуулна. Одоо бол турба эсвэл баяжуулсан хөрс хийх цаг нь болшоо. Эд хөрсийг аажмаар хийж зөөлөм дарж өгнө. Ингэхдээ шарахыг бүрэн даруулж араага шалгана. Хэд чанга дарах шаардлагагүй. Зөвхөн хөрс мөчөртэй сайн шүргэлцэхээр л дарна. Цанхны давхаргийг зөв байрлуулж бүрэн хүчсний дараа услах ажилд орно. Хөрсийг баг зэрэг чиглэнэ. Усаж жаахан ихтүүлсэн ч санаа зовох хэрэггүй. Илүүдэл ус дууд далаас болон савны зүсэлтээр асуудалгүй өрсөж гарна. Усасны дараа бүхэл бүтэн хэсгийг хайр хувансаар утанд бооно. Бүх цонхны агаартай давхаргийг сайн бөрхөж уяад сайтар битүмжиж орхино. Энэ нь чигийг хадгалах, үндэс урахад төгс орчин бүрдүүлэхэд тусалнаа. Одоо харин хүлээхлэлтэй. 3-4 хоногийн дараа сорт болон жигийн үлдэрлээс хамааран үндэс гарч эхэлж байгааг харж эхэлнэ. Хүрэн дүүрэм үндэстэй болтон хүлээх шаардлагагүй. Агаарын давхар үндэс гаргасан харагдмагц энэ нь пайр хад тохиромжтой мөчм. Үхэл мөчрийг тайрч хэсэгчилнэ. Дараа нь бид төс бүрийн агаарын давхаргийг өөрөөр жижиг саванд суулгана. Ингээд нэгэн мөчрнөөс 5 шин чөдөмөд авж болно. Иймс энгийн, ийм гайхалтай арга юм. Одоо 3 дахь аргыг танилцуулъя. Энэ хамгийн хялбар бас хамгийн найдвартай аргуудын нэг хугараста агаарын давхаргаа. Магадгүй та үнийг нэг удаач болов харж байсан баг. Учир нь энэ бол хамгийн энгийн агаарын давхаргын аргуудын нэг бөгөөд маш сайн үр дүнтэй. Энэ арга нь үржүүлэх эсвэл хуулбарлахыг хүссэн мөчрөөс хангахад оршино. Манай тохиолдолд бид энэ аргыг бүлсний мод дээр турших гэж байгаач та ямар ч жимсний мод эсвэл гойлын ургамлыг үржүүлэхэд ашиглаж орно. Бидний хийх зүйл маш энгийн. Мөчрийг нугалж хугалдагч хурцсны нэг хэсэг нь холбогцсон хэвээр үлдэхийг хичээнэ. Яг одоо энд харуулж байгаа шиг. Ингэснээр мөчр бүхэлдээ хамит хэвээр байхыг баталгаажуулж байна. Шүүс нь мөчрийн үзүүр рүү үргэлжлэн урсаж, үүний зэрэгцээ модыг яг энэ хугарсан хэсэг дээр үндэс үүсгэхэд хүргэдэг. Хугарал үүссний дараа хамгийн түрүүнд хийх зүйл бол шарханд шууд алоэ вера төрөх юм. Дараа нь байрлан гартай мөөгөн цэрэсрэг бодис жишээ нь нундагласан шанцай нэмнэ. Энэ нь тухайн хэсгийг илүү цэвэрхэн байлгаад тусалж үндэслэх амжилтыг ихэхэн нэмэгдүүлдэг. Одоо нэг сав аяг эсвэл түнтэй төстэй зүйл оч чигийг сайн хадгалдаг хөвд эсвэл хөрсөөр дүүргэн. Тавихаас өмнө саванда зүсэрт хийж нээж салаанд сайн тааруулж байрлуулна. Энэ нь сайн тухтах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал юм. Саваг шууд шархатай хэсэг дээр тавьж хаагаад хөдөлгөөнгүй байхаар сайн уяа. Үүнийг уяа эсвэл ямар нэгэн бэхэлгээний тусламжтайгаар хийж олгоно. Сав бат бөх тогтоох нь маш чухал. Сайн тогтоосны дараа бүхэл бүтэн хэсгийг хар хуанцараар бүрж сайтархаана. Одоо харин хүлээглэллээ. 3-4 хоногийн дараа цаг агаар болон жилийн улирлаас хамаарна бид үндэс гарч эхэлж байгааг харнаа. Үнэн дээр 3-7 хоногоос эхлээд агаарын давхаргийн хэсэгт үндэс тодорхой харагдаж эхлэх ёстой. Үндэс нь сайн бүрэлдсэн байгаа хармагц зүгээр их модноос салааж ургасан мөчрийг тайрч хуваанцрыг авч агаарын давхаргийг саванд шилжүүлнэ. Ингээд боллоо. Ингэж л энгийн бөгөөд амархан аргаар жимсний модыг агаарын давхаргаар үржүүлж болдог юм. Яхонхаа өмнө хэр энд байсанд баярлалаа. Энэ бүхэн цаг хугацаа, туршилт, олон сорил хэрэгтэй болдог бөгөөд ингэснээр чи үнийг амархан сурах боломжтой. Хэрвээ энэ чамд хэрэг болсон бол лайк дараад найзуудтайгаа хуваалцвал маш их талархах болно. Учир нь энэ нь бидэнд цаашид судалгаа хийж өөр ханч харахгүй шинэ аргуудыг хүргэхэд тусалдаг. Хэврэл дэлгэй. Дараагийн удаа уулзцгаая.